Христэд итгэгчдийг Homo viator буюу аялагч нар гэж нэрлсэн юм. Учир нь бид Библиэлд харах юм бол итгэгч хүн нь насан туршдаа эзний амласан газар болох мөнхийн усыг чиглэн аялах сүнслэг аялагч нар юм аа. Тэгвэл бид энэхүү онцгой сүнслэг аялалд бид хэрхэн явах ёстой вэ гэдгийг бидэнд зааж өгдөг хамгийн чухал ном бол Тоолго ном юм аа. Тоолго ном дээр гардаг Бурхны ардтан болох Израильчуудын аялал орчин цаг үеийн бид нар хэрхэн итгэлийн аяллаар амьдралаар явах ёстой вэ гэдгийг бидэнд зааж сургамжилж өгдөг. Тэгэхээр бид эхнийхээ хичээлээр та бүхэндээ Тоолго номын эхний хэсэг дээр те сүнслэг аялагч хүн хэрхэн аялах ёстой бэ гэдэг маш чухал үндсэн зүйлийн тухай ярьсан байна. За эхний зүйл нь сүнслэг аялагч хүн болвол сүнснийхаа насны хувьд те насанд хүрсэн төлөвшсөн байх хэрэгтэй. За тэгвэл сүнслэг насанд хүрсэн хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? 3 зүйлээр бид нар ярьсан байгаа. Эхнийх нь сүнслэг тулалдаанд орох чадвартай нэгэн гэж. Хоёр дахь нь ямар ч үед илүү их Бурханд итгэл найдвараа тавьж чаддаг тэр хүн. За гурав дахь буюу магадгүй хамгийн чухал нь те Бурхныг хайрлах хайрын харилцаа холбоо. Бусдыг хайрлах энэ хайрын харилцаа холбоонд илүү их өссөн төлөвшсөн тэр нэгний тухай ярьсан баг. За хоёр дахь зүйл маань сүнслэг аялагч хүний хувьд те бид Бурхан төвтэй, чуулган төвтэй, хүндэтгэл мөргөл төвтэй байх ёстой юм аа. Эдгээр зүйлс нь бидний амьдралын гол цөм, гол утга учир бас хөдөлгөх бидний хүч байх ёстой гэдэг тухай ярьсан байна. За гурав дахь зүйл маань сүнслэг аялагчийн урд нь үргэлж Бурхан явах ёстой. Израилийн урд үргэж гэрээний авдар буюу Бурханы алдар, Бурханы оршихуй явсан шиг Бурхан биднийг бүх цаг үед удирдах, хөтлөн дагуулах ёстой гэдэг тухай бид нар ярьсан байна. Тэгэхээр өнөөдрийн хичээлдэр бид нар хамтдаа үргэлжлүүлээд Тоолго номынхаа 3-аас 5 дахь бүлгийг хамтдаа үзэх бол. За энэ хэсгийг бид нар Бурхныг хайрлах хайр дотор яв гэж нэрлэж болох юм. Төөрсөн хүүгээ эргээд ирэхэд нь агуу их хайр, уучлал, нэгүсэл дотор тэрч авсан. Тэр Бурхан Аавын тэр гайхалтай хайр биднийг төрхөөс өмнө ч мөнхөд оршин байсан биднийг үхсний дараа ч өөрчлөгдөшгүй хэвээрээ байсаар байх бол. Хүний амьдралын он жилүүд 50, 60, 70, 80 за магадгүй 100 ч байж болох юм. Эдгээр он жилүүдийг бид эргэн харах юм бол тийм ээ их эзэн минь би ч гэсэн танд хайртай гэж эзэнд хэлхийн тулд эзэнд тэр итгэл хайрынхаа өчлийг өгөхийн тулд өгөгдсөн он жилүүд юм а гэж хэлсэн байдаг. Тэгэхээр итгэлийн амьдрал, итгэлийн аяллаа маань гол түлхүүр. За магадгүй гол тулах цэг хөдөлгөх хүч нь биднийг хайрлах Бурхны агуу хайр, мөн Бурхны хайрлах бидний тэр хайр дотор орших ёстой юм а гэж. Тэгэхээр Израильчууд Бурхны агуу хайр дотор аврагдсан. Тэгээд тэд Египтээс гарангуудаа амлагдсан газрыг чиглэжтэй урагшаа, сэтгэл хөдлөм, гайхалтай тэр аяллаа эхлүүлсэн. Гэхдээ Бурхан тэднийг эц төгсгөлгүй элсэн цөл рүү хөтлөн дагуулсан. Тэгэхээр нэг талаас тэдний хувьд авралын баяр хөөр тэр сэтгэл хөдлөл дүүрэн байсан боловч нөгөө талаас цөлийг харахтаа урам нь хугарсан, магадгүй Бурханд гомдолсон байна. Өнгөрсөн хичээлдэр бид нар ярьсан шиг итгэгч хүн болгоны амьдралд Бурханд хандсан хоёр янзын өчил байдаг гэж Нэг нь болохоор намайг аварсан эзэн минь, намайг хайрлсан эзэн минь танд үнэхээр их баярлалаа. Нөгөөх нь болохоор Бурхан би танд үнэхээр их гомдож байна гэж. Олон жилийн өмнө Брюс Вилкинсон гэдэг пасторын бичсэн Dream Giver буюу хүсэл мөрөөдлийг өгөгч гэдэг номыг уншиж байснаа санаж байна.
Тэгэхээр тэрхүү номон дээр бурхан нэгэн хүнд хүсэл мөрөөдлийг өгч, дуудлагыг өгсөн. Тэгээд тэр хүсэл мөрөөдөл болон бурханы дуудлагыг аваад урам зоригтойгоор аяллаа гэсэн. Гэвч бурхан түүнийг юу ч байхгүй элсэн цөлийн голд авчиж хайсан ба. Тэр үед өнөөх нөхөртэй бурхан тандаа хашгирсан. Бурхан минь яагаад та бол хүсэл мөрөөдлийг өгөх биш харин түүнийг буцаагаад авах юм гэж гомдлон хашгирсан. Харин тэр үед бурхан түүнд чи миний өгсөн тэр дуудлага хүсэл мөрөөдлийн эзэн болохын тулд энэ элсэн цөлийг заавал туулах ёстой. Энэ элсэн цөл чамайг жинхэнэ хүсэл мөрөөдлийн эзэн болоход чинь чам туслах болно гэж хэлсэн байдаг. Тэгэхээр Израильчууд яг л ийм том итгэлийн сургууль, итгэлийн том давааны өмнө тэд нэр ирсэн ба. Тэгвэл бид нар яг ямар нэгэн аялалд гарах үедээ бид нар тэр аялалд яг юу хэрэгтэй юм бэ гэдгийг бидэнд аялж явах үедээ бид нар ухаардаг, биднээс сурдаг. Яг үүнтэй адилхан итгэлийн амьдрал бас ялгаагүй. Бид эзнийг даган амьдрах үедээ, бид үйлчлэх үедээ энэ аялалд яг юу хэрэгтэй юм бэ? Бид хэрхэн явах ёстой юм бэ гэдгээ бид нар аялангаа бид нар суралцдаг гэсэн. Тэгэхээр тоолго номын 3-5 дугаар бүлэг өнөөдөр биднэрт энэ сүнслэг аяллаар явхад бидэнд хэрэгтэй зүйлсүүд тэр дотроос хамгийн чухал хэрэгтэй зүйл. Энэ зүйл байхгүй бол өөрөөр хэлбэл энэ сүнслэг аяллаар явж чадахгүй гэсэн үндсэн чухал хэрэгцээг бидэнд зааж өгч байгаа. За түүний эхнийх нь хайр байхгүй бол сүнслэг аялал нь зовлон болно гэсэн үг. Хайр байхгүй бол энэ сүнслэг аялал, үйлчлэл, итгэлийн амьдрал маань зовлон байна гэсэн. За бид нэр тоолго номын 3 дугаар бүлгийн эхний хэсгээр харах юм бол Аарон бол Израилийн тахилч байхаар дуудагдсан. Израильчуудын хувьд цөлийн майхан сүм, тахил, хүндэтгэл, мөргөл гэдэг бол маш чухал утга учиртай. Тэгэхээр Аароны 2 хүүхэдэнтэй тэр тахил өргөхдөө өөр галаар өргсөн учраас тэд үхсэн маш эмгэнэлтэй үйл явдал болсон баг. Тэгэхээр энэ бол Израильчуудын хувьд үеийн үед маш том сургамж болсон гэдгийг бид нар харж байна. Хуучин гэрээний 4 номон дээр яг энэ Аароны хүүгүүдийн тухай сургамж болгон дахин давтаж өгүүлсэн баг. Тэгэхээр Аароны хүүгүүд яагаад үхсэн юм бэ гэдэг шалтгааныг бид нар Левит номын 16 дугаар бүлгийн 12, 13 дугаар ишлээс бид нар харж болно. 2 зүйл байгаа. Эхнийх нь тэд зөвхөн тэргүүн тахилч өргөх ёстой тэр өргөлийг урдуур нь орж тэд нар өргсөн гэсэн. Хоёрдугаарт нь тэд зөвхөн тэр майхан сүмийн дотор байгаа тахилын ширээн дээр байгаа тэр гал. Тэр л галаас авч өргөх ёстой байтал тэд нар өөр галаар өргсөн учраас тэд нар үхсэн баг. Тэгэхээр бурханд хүндэтгэл мөргөл өргөхдөө бурхны хүслийн дагуу, бурхны арга замын дагуу тэд нар хийгээгүй өөрсдийн дураар хийсэн учраас үхцгээсэн гэж. Тэгвэл өнөөдөр энэ түүх биднэрт ямар сургамжийг өгч байна? Хүндэтгэл мөргөл гэдэг нь ямар чухал юм бэ? Бид урдны хичээлдэр үздсэнтэй Израильчуудын хувьд бурхны ард түмэн хүндэтгэл мөргөл төвтэйгээр тэд амьдрах ёстой. Энэ бол тэдний хувьд маш чухал. Тэгэхээр өнөөдөр бурхан биднийг ямар зүрх сэтгэлээр хэрхэн бурханд хүндэтгэлийг өргөж байна? Бидний хүндэтгэл мөргөлд үнэхээр тэр чин сэтгэлийн хайр тэр хүндэтгэл шингэсэн байна уу гэдгийг бурхан маш ихээр ажиглан хардаг. Тэгэхээр эцэг эхчүүд нь хүүхдүүдтэй дандаа л сайн зүйлийг хийж өгдөг тэгээд эргүүлээд хүүхдүүдээсээ тэд ямар нэгэн зүйлийг тэдний төлөө хийхийг гуйх үед заримдаа тэд нэр баяртайгаар хийх үед тэд нэр талархалтайгаар түүнийг хүлээж авдаг. Харин тэд нар маш доромчхон магадгүй уурлаад сэтгэл дундуур хийх юм бол заримдаа эцэг эхчүүд нь за болчих гэж хэлэх тохиолдол байдаг. Тэгвэл хүндэтгэл мөргөл өргөж байгаа бидний хувьд заримдаа яг ийм байдаг. Бид нар дургүй эсвэл доромчхон яг энэ сэтгэлээр өргөх үед магадгүй бурхан за болчих гэж хэлмээр тийм үе байдгаа гэсэн. Тэгэхээр бид нар хүндэтгэл мөргөлийг доромчхон тэр
зүгээр ёс төдий ихэр таарах зүрстгэлээр биш те. Чин сэтгэлээсээ хайр дотор өрөх ёстой гэдгийг бас л сануулж байгаа нэгэн чухал үйл явдлыг гарч. Тэгэхээр Библиэлд бас үүнтэй адилхан түүх давтагддаг нь Самуэль номдор гардаг те. 1-р Самуэль номон дээр Элигийн хүүгүүд нь эцгийнхаа замаар тэд нэр яваагүй. Тэд нэр аав шиг итгэл дотор явуулгүй, гим нүгэл дотор явсан. Тэгээд гим нүгэл дуулуургүй байдлаас болоод тэд нар бас үхсэн тухай тийм эмгэнэлтэй түүх гардаг. Эцэг эхчүүд бид хүүхдүүдийнхаа алдаа эсвэл тэдний гим нүгэл хийхийг харах үед хүүхдүүдийнхаа гим алдаа хийхийг бид нэр харахтаа та яадаг вэ? Ямар сэтгэлээр түүнийг хүлээж авдаг вэ? Эхлээд бид нар тэдний алдааг харахтаа тэднийг буруутгахаас өмнө энэ бол миний гим юм а гэж бид гимшилтэйгээр бид түүнийг хүлээж авах хэрэгтэй гэсэн. Хоёр дахь нь бид тэдэнд зааж сургаагүй учраас юм а гэж бид үнэс ухаарах хэрэгтэй байдаг. Харин гурав дахь нь мэдээж бид нар буруу зүйл хийсэн хүүхдүүдэд зэмлэж тэднийг бас ухааруулж, зааж, зүс байдал дотор те чиглүүлэх, мөн тэднийг босон байгуулах үүрэгтэй юм а гэдгийг бид нар харах хэрэгтэй. Тэгэхээр итгэлийн амьдралд те эцэг эхчүүдийн бидний үлгэр дуурайл оролцоо гэдэг бол хамгийн чухал зүйл байдаг. Тэм учраас ийм үг байдаг те. Та хүүхдүүдэд итгэгч болох гоо, та хүүхдүүдэд дагалдагч болох гоо яг хүчлээд ах хэрэггүй. Та эхлээд өөрөө жинхэнэ итгэгч, та эхлээд өөрөө жинхэнэ дагалдагч болоо. Тэгвэл тэд таныг даах болно. Нэм гарын хүндгэл мөргөлж гисэн ялгаагүй. Та өөрөө үнэн мөргөгч байх юм бол хүүхдүүд чинь аяанда таныг дагаад үнэн мөргөгч болж тэд хүндгэл мөргөлийн газар руу очих болно гэсэн үг. Тэгэхээр бидний гим нүглээс болоод эсвэл бидний үр хүүхдүүд гим нүглээсээ болоод цөлд буюу аяллахын голд битгий үхээсэ алдагдаасаа. Эцэг эхчүүд бидний гим нүглээс болж бидний үр хүүхдүүд үхэх биш. Харин бидний итгэлээс болж тэд нэр амьдраасаа гэж. Мэдээж Христ итгэгч эцэг эхчүүд бидний хувьд бол Авраамийн бурхан, Исаакийн бурхан, Яаковын бурхан. Тэд бидний үр хүүхдүүд хойч үеийг ерөх болно гэсэн гайхамшигтай амлалтыг авсан. Гэхдээ бид нар нөгөө талаас те зүгээр л бид нар итгэгч байгаад аяанда үр хүүхдүүд маань итгэлийн замаар явахгүй гэдгийг өнөөдөр энэ Аароны хүүгүүдийн түүх, мөн Элигийн хүүгүүдийн түүх бидэнд бас сургамж болон сануулдаг гэдгийг бид мартаж болохгүй. За тэгэхээр тоолгоо ном хүндгэл мөргөлийн тухай маш чухал сургамжийг бидэнд өгдөг. Тэгээ бид эхлээд гитлэл номыг харах юм бол те маш чухал агуулга байгаа. Мөсө миний хүмүүсийг чөлөөл, Бурхны ард түмнийг чөлөөл. Учир нь тэд цөлд очиж надад мөргөх болно. Хүндгэл мөргөлийг өргөх болно гэж хэлсэн. Тэгэхээр Бурхны аврал ба дуудлагын зорилго нь Бурханд хүндгэл мөргөл өргөж түүнийг алдаршуулах явдал ба. Тийм ч учраас Израильчууд энэ зорилгын дагуу дуудагдсан, аврагдсан, чөлөөлөгдсөн. За ингээд тэд нэр замд гарах үед хамгийн түрүүнд нь Левит ном буюу те Синай ууланд Бурхан Израильчуудыг авчиад тэдэнтэй гэрээ байгуулсан. Би та нарын Бурхан, та нар миний ард түмэн, та нар тахилч ард түмэн байх болно. Тэгэд хэрхэн тахил хүндгэл мөргөлийг өргөх тухай маш чухал сургалтыг Бурхан явуулдаг. Левит номыг өгсөн гэсэн үг те. Тэгэхээр Левит ном бол магадгүй өнөөдөр уншихад маш амаргүй хүнд тийм ном боловч үнэндээ өнөөдөр хүндгэл мөргөлийн талаар, сүнслэг үйлчлэлийн талаар маш чухал зүйлийг өгдөг ном болвол, чухал ном болвол Левит ном байхгүй. Тэгэхээр яг энэ хүндгэл мөргөлийн тухай суралцсан Израильчууд сурсан зүйлээрээ амьдрсан тэр түүх болвол тоолгоо ном. Өөрөөр хэлбэл 40 жил цөлд явахдаа энэ Бурханаас заалгасан тэр хүндгэл мөргөлөө дахин давтсан энэ түүх байна. Учир нь тэд Бурхны ариун ард түмэн, дахилж ард түмэн байхаар тэд нар бүгдээрээ дуудагдсан учраас. Тэгэхээр Бурхны хүсэн хүлээдэг хүн нь
ямар ч одоо гимгүй, өөгүй, төгс хүн биш. Харин сул дорой ч гэсэн Бурхныг үнэн сэтгэлээсээ хайрладаг, тэ? Бурханд итгэж найддаг, мөн Бурханд хүндэтгэл мөрөглийг өргөдөг тэр хүнийг Бурхан ирж хайдаг. Тиймээс өнөөдрийн хэсгийн хамгийн чухал сургамж нь юу гэхээр сүнслэг аялагч хүний одоо бүр амьдрал буюу гол зүйл нь Бурхныг хайрлах хайр юма гэдгийг өнөөдөр бидэнд хэлж байна. Мэдээж эзнийг хайрлах хайр үргэлж халуун байдаггүй те. Заримдаа бидний анхны хайр, халуун хайр маань хөрөх тохиолдол гардаг. Энэ үед бид дахиад л Бурхан дээр очиод чин сэтгэлээсээ Бурхан минь миний хайр хүрсэн байна. Би анхны хайраа мартсан байна. Та надад хайр өгөөч гэж бид дахин залбирх үед Бурхан тэр хайраа үргэлжлүүлэн бидний зүрх сэтгэл амьдрал цутгаж өгсөөр байдаг. Учир нь итгэлийн амьдралд энэ хайр гэдэг бол хамгийн чухал зүйл. Тэгээ миний хувьд ч гэсэн олон жил бас эзнийг дагаж үйлчлэх үедээ нэг л зүйлд үргэлж маш чухал гэж харж анхаарал тавьдаг. Тэрний юу гэхээр ерөөсөө энэ хайр байхгүй бол заримдаа энэ хайр маань дуусаад дундраад ирэх юм бол үйлчлэл, итгэлийн амьдрал гэдэг бол маш хүнд болж эхэлдэг. Харин Бурхан хайрыг цутгаж өгөх үед тэр хайраас асар их хүч чадалтай бидэнд өгөгддөг. Тэм учраас итгэлийн аялал нь хайр байхгүй бол зовлон болдгоо гэсэн өнөөдрийн үг бол яг үнэн баг. За мэдээж итгэлийн амьдрал буюу энэ одоо аялал гэдэг бол яг цөлөөр явж байгаа юм шиг амаргүй хүнд хэцүү юм а гэдэг тухай бид нар дахин ярьж. Гэхдээ энэ аялалд Бурханд итгэх итгэл дуулууртай байдал болон гол нь хайр байх юм бол энэ аялал баяр хөөртэй Бурханд өргөсөн магтаал алдраар дүүрэн тийм гайхамшигтай аялал болдгоо гэдгийг бид нар санах хэрэгтэй юм аа. За дараагийн зүйл маань дахиад хайр байгаа тийм. Хайр бидэнд аяллаа үргэлжлүүлэх бас аяллаа дуусгах хүчийг өгдөг. Хайр бол хүч чадал юм аа гэж. Тэгээ бид тоолго номын эхэндээ хэсгээр харах юм бол Бурхан Израильчуудыг та нар бол миний сонгосон, миний ард түмэн, та нар бол минийхээ гэж. Онцгойлон Израильчүүдийн дотроос ууган одоо хүүгүүдийг та нар бол минийх гэж. Дахилч нарыг бас та нар миний үйлчлэл дуудагдсан гэж. Та нар бол минийх гэсэн энэ санаа маш олон газар одоо гарч ирдэг. Тийм бид Бурханаар сонгогдсон, дуудагдсан тэр ард түмэн маа гэж. За тэгвэл энэ Бурхныг хайрлах хайр гэдэг зүйлийг тийм ээ. Бид нар яг цөлөөр аялах үедээ, энэ итгэлийн аяллаар явах үедээ яг энэ хайрыг бид нар бодит амьдрал дээр бид нар амсаж, түүнээс бид нар суралцдаг. Тэгэхээр тоолго ном буюу энэ сүнслэг аялал нь бидэнд Бурхны хайрыг харуулж өгдөг. Бид бас яг энэ аяллаар явах үедээ Бурхны хайрыг илүү их мэдэрдэг гэсэн. Тэгвэл энэ хайрыг бид нар мэдрэх тусмаа, энэ хайрыг бид нар авах тусмаа, за эргүүлээд бид Бурхныг хайрлах тусмаа бидний хүндэтгэл мөргөл үнэхээр халуун бас хүчтэй болж эхэлдэг. Харин энэ хайрыг бид нар мэдэрч чадахгүй бол энэ хайрыг бид нар авч чадахгүй бол бидний итгэлийн амьдрал болон бидний хүндэтгэл мөргөл нь зүгээр нэг шашинлаг ёс төдий тийм л байдалтайгаар үргэлжлэн явдаг гэсэн. Хайр бидэнд аяллаа үргэлжлүүлэх, Бурхны төлөө үйлчлэх, хэцүү бэрхийг давах, гол нь аяллаа дуусгах хүч чадлыг хангалттайгаар бидэнд өгдөг юм а гэсэн үг. Тэгэхээр бид Бурхных гэдгийг санах тусам энэ нь биднэрт маш их урам зориг бас хүч чадлыг үргэлж өгч байдаг баг. Тэгэхээр аялах тусмаа явах замдаа Бурхны хайрыг алхам тутамдаа мэдэрнэ гэдэг нь сүнслэг аялагчийн баяр хөөрөнд болж өгдөг баг. За Америкийн алдартай нэгэн одоо илгээлтийн эзэн Натан Барлов гэдэг хүн баг. Тэгэхээр энэ хүн 60 жил буюу насаараа Африкт medical mission буюу анагаахын салбараар дамжуулан илгээлтийн үйлчлэлийг хийсэн ийм хүн баг. Мэдээж түүний одоо
илгээлтийн үйлчлэл нь яг л цөлийн аялалтай адилхан амархан байгаагүй. Гэхдээ энэ аялал үйлчлэл дотроо тэр үргэлж Бурхны хайрыг авч тэр Бурхны хайр Африкт үйлчлэл дундаа мэдэрсэн одоо олж авсан тэр Бурхны хайр нь түүний амьдралд маш онцгой байсан баг. Тэгээ өндөр настай болсон түүний хувьд биеийн их муутсан эрүүл мэндийн шалтгаанаас болоод тэр буцаад Америк руу одоо явхаас өөр аргагүй болсон. Гэхдээ тэр эмчлүүлж байх үедээ эмчтэй хандаж эмчээ би буцаад Африк юмаар байна. Учир нь тэнд миний баяр хөөр, тэнд миний амьдралын утга учир байна. Тэгэд тэр хэдийгээр одоо нас нь өндөр болсон өвчтөй ч гэсэн эргээд Африк руугаа яваад тэнцээ одоо аяллаа дуусгах хүртлээр эзэнтэйгээ хамтдаа явсан гэдэг. Учир нь түүний хувьд аялал дотроо Бурханаас авсан тэр хайр нь үнэхээр үнцэнтэй чухал байсан учраас тэр энэ аяллаа өргөжлүүлэн явсаар байдаг. Тэгэхээр итгэлийн аялал, итгэлийн амьдрал, үйлчлэл гэдэг бол хүн хүчээр хизээс хийж чадахгүй. Өөрхөн хүчээр зүгээр сэтгэл хөдлөлөөр үнэ хийж чадахгүй. Харин сайн дураар буюу хайр дотор хийдэг. Хайр байх юм бол баяр хөөр байдаг. Хайр байх юм бол хүн баяр хөөртэйгээр сайн дураараа хүч чадалтайгаар тэр үйлчлэлийг, тэр зүйлүүдийг бол хийж чаддаг байна. Тэгэхээр энэ чухал зүйлийг одоо тоолго ном бидэнд харуулж өгдөг. 40 жилийн аялал, урт удаан аялалд Израильчууд явж чадсан гол хүч нь Бурхны хайр, уучлал, нэгүсэл байна. Би бас итгэлийн амьдралаа эргээд харахад 92 оноос хойш өнөөдөр хүртэл 30 гаруй жилийн энэ урт удаан аяллааг эргэж харахад ганцхан зүйл байдаг. Тэр юу гэхээр би өөрхөн хүчээр эсвэл өөрөө сайн учраас явсан хэрэг зүйл биш. Маш олон алдаа гаргасан, гим нүгэлд унсан, үйлчлэлээсээ холдож исэн олон цагууд байсан. Амаргүй хүнд хэцүү тэр цаг үед. Гэхдээ энэ болгонд Бурхны хайр, уучлал, нэгүсэл байсан учраас Бурхан удаан дэвтсэн учраас өнөөдөр хүртэл явж чадсан. Тэгвэл маргаашаа харахтаа энэ аяллаа төгсгөл хүртэл явж чадах цорын ганц хүч нь өөр зүйл биш. Бурхны намайг хайрлах хайр, нэгүсэл. Тэм учраас бид итгэлийн аяллаа өнөөдрийг хүртэл хайр дотор явсан шигэ үргэлжлүүлэн хайр дотор явцгаая гэж. Учир нь өнөөдрийн сургаал бидэнд хайр байхгүй бол бидний сүнслэг аялал зовлон болно. Хайр байхгүй бол бидний хүндэтгэл мөргөлд тэр сэтгэл хөдөлсөн тэр гайхалтай гал халуун тэр хүндэтгэл мөргөл нь байхгүй гэсэн үг. Хайр байх үед бид нар гим нүглийг ялан дийлж чаддаг. Хайр байх үед бидэнд үйлчлэх хүч чадал, урам зориг өгддөг. Хайр байх үед бидэнд ариун амьдрах тэр хүч чадал нь бас өгдөг гэсэн үг. Тэгэхээр хайр дотор баяр хөөртэйгээр аяллаа үргэлжлүүлцгээе. Төөрсөн хүүгээ эргэн ирэхэд уучлал, нэгүсэл дотор тэрж авсан Бурхан Аавын тэр агуу хайр. Таныг, намайг нүгэл дотор төөрөн яваад эргээд гэртээ ирэхэд миний хүү чи бол минийх гэж хайр дотор тэрж авсан тэр агуу хайр. Таныг төрхөөс өмнө байсан, таныг өгсөний дараач мөнхөд байсаар байх болно. Та бидний амьдралын он жилүүд 50, 60, 70, 80, магадгүй 100 эдгээр он жилүүд нь эзэн минь би ч гэсэн танд хайртай. Тийм ээ, та надад хайртай гэдгийг би мэднэ. Би ч гэсэн танд хайртай гэж яг л Петр хэлсэн шиг тийм хайрын өчлийг Бурханд өгөхийн тулд бидэнд өгөгдсөн он жилүүд юм а гэдгийг эргэн харцгаая. За ингээд өнөөдөр хичээлээр бид хамтдаа бидний сүнслэг аялал, итгэлийн амьдралын гол тулгцыг, гол хүч нь хайр юм а. Бидний хайрладаг эзэн энэ аяллаа туршид үргэлж бидэнд I am with you, I am for you. Би чамтай хамт, би чиний төлөө гэж. Энэ агуу хайр, энэ агуу амлалт бидэнд
өгөгдсөн байдаг. Тэгэхээр Джон Весли гийн хэлсэн гайхалтай үг байдаг. Тэрний үг гэхээр Христэд итгэгч хүн болгонд Бурхан яг л аав нь хүүхдүүддээ өгдөг шиг хамгийн best буюу хамгийн сайнуудыг өгдөг. Тэгвэл бидэнд өгөгдсөн bestүүдийн дотроос тийм the best of best хамгийн тэр агуу хамгийн одоо тэр шилдэг нь юу вэ гэхээр I am with you буюу Бурхан цаг үргэлж би чамтай хамт гэдэг энэ агуу амлалт, энэ агуу ерөөл юм аа. Тэгээ өнөөдрийн бас сургаал дээр гарсан шиг Авраамийн Бурхан, Исаакийн Бурхан, Яаковын Бурхан таныг ерөөсөн шиг таны үр хүүхэд, таны хойч үеийг бас ерөөх болтугай. Бид цөлийн энэ замд явахдаа бидний итгэлээс болж, бидний дуулууртай байдлаас болж бид амьдраа зогсохгүй бидний үр хойч үе маань бас амьдрсан тэр гайхамшигтай ерөөл байхыг эзний нэрээр хүсэн ерөөж байна.